Шинжээл радио 88.3 талбайн дээр сүгэ таруулан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 13 минут тасан байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч мөгийн хөтлөгч цэцэг найруулагч од эрдэнэр нөгөө тал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мөгийн. За өдрийн мэнд. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрүүл амьдралын амтыг мэдрэх суурайтаагаар Юна Мөний сүм хүчлийн ундаа хамтран ажиллана. За мөн мөрөөдлийн хурмаа хийгээд балсрын аялал бэлгэн даваараа гэх суурайтаагаар Мондакт компани хамтран ажиллана. За ингээд өнөөдөр нөгөө тал нэвтрүүлэг амтан ургамлын ертөнцийн пүрэв гарагт эсвэл амтан ярддаг эсвэл ургамлын ертөнцөөр аялдаг. За өнөөдөр бид яг ингээд одоо төрөл зүйл дотроо хамгийн томоор бүртгэгдсэн ийм том авраг амттын тухай ярина. Балиар том амттын талаар ярина. За. За шууд жагсаалт руу оръё. За эхний амтан нэгдүгээр амтан бол дэлхийн хамгийн том туулай. За. Darius гэдэг нэртэй. За. За энэ бол Британий Worcestershire гэдэг юм суурьнд амьдарч байсан гэрийн тижээмэл туулай юм байна л да. За. Тэгээд дэлхийн хамгийн том туулай гэж Генсийн дэд амжилтанд бүртгэгдсэн. За тэгээд энэ туулай айгүй том туулай байна гэдгийг сонсоод тэгээд 2010 онд Генсийн баталгаажуулах багийнхан очиод хэмжилт хийжээ. За. За ингээд хэмжилт хийгээд үзсэн чинь биеийнх нь урт нь 129 см. Амар том. За зургийг харъя. За. Тий, тэгээд энэ 23 кг байсан гэж байгаа. Амар том туулай. За одоо энэ эзэн ингээд хоёр гар дээрээ барьцсан байна. 129. Нохойноос ч том юм бэ. Тийм аа. Тэгээ том нохой шиг юм байна бүр. За. Чихмийнх нь бүр яасан юу уртын. Тий. За тэгээд 2010 онд туршилт хийсэн хэмжилт хийсэн гэж байгааз. За тэгсэн чинь яг энэ үед болохоор Darius 13 сартай байсан юм байна л да. Тэгээ бүр дахиад цаашаага томрох боломжтой гэж дүгнсэн баг. Тэгэхээр энэс том болох боломжтой гэсэн үг. За тэгсэн чинь Ralph нэртэй өөр нэг туулай гарч ирсэн 2013 онд. За энэ 2013 оны хэмжилтээр бол 25 кг татсан юм байна тэр Ralph. За гэхдээ 25 кг татсан учраас хамгийн хүнд жинтэй туулай гэд Генсийн амжилтаар баталгаажсан боловч нөгөө Darius ч 129 см урттай штэ тий. Энийг нь бол хөвдөж чадаагүй юм байна. За. Тэгэхээр одоо нөгөө хамгийн хүнд жинтэй хамгийн урт гэдэг ийм хоёр тусдаа юу байдаг байна штэ. Генсийн рекорд байдаг гэсэн үг. За тэгээд энэ туулай эзэн Ennet Edwards гэж энэ эмэгтэй байна. За энэ эмэгтэй олон жил ингээд өөрийнхөө ферм дээр туулай үржүүлж агаад аврах том битэй туулаануудыг шилж сонгож хооронд нь үржүүлэхт эвцэлдүүлэхт оруулаад тэгээд Darius-ыг гаргаж авсан. Бидгээ нэг юм заримдаа нэг юм генийн гажиг мажиг ч юм уу эсвэл онцгой маягийн нэг юм төрөлт юм байна гэж бодсон ч тэгвэл албаар юм том битэй туулаануудаас гаргаж авсан юм уу? Сонгомол. За. Тэгээд Darius-ыг гэрийн тэжээр амтан шиг сургаж хүмүүжүүлсэн гэж байгаа байхгүй бүр. Тэгэхээр яаж чадна вэ гэхээр Darius нохой шиг сургуультай гэсэн үг. Тэгээ юм зааж өгөхөөр сурчдаг. Тэгээ дээрэс нь хүнтэй тоглож чаддаг гинэ. Баас. Тийм айгүй ухаантай юм туулаа гэж байна. За тэгвэл нөгөө талаар амтан тэжээнэ гэдэг чинь өөрөө маш их хөдөлмөр, маш их зардал байдаг. Мэдээж. Darius туулаа жилд 4,000 ширхэг том хэмжээтэй луу иддэг. 120 ширхэг бөөрхий бацаа иддэг. 700 гаруй ширхэг алим иддэг гэсэн байгаа байхгүй юу? Үн чи бүр зүр дийлдэхгүй. Амар идчихтэй юм бэ. Харин амар. За тэгээд би яг ингэж хэлэнгүүт нь энийг харчаад энэ тоог нь сонсоод аягүй сонирхол төрсөн байхгүй юу? Тэгээд Darius жилд ер нь хичнээн төгрөгийн ногоо хэрглэж ийснийг яг өнөөгийн ханшаар бодож үзье. За одоо сүүлийн мэдээлэлээр 1 кг луунгийн үн 4,035 төгрөг байна. За дунджаар 4,035. За тиймүүтээ том луун болгон за ойролцоогоор 200 г жинтэй гэж тооцох юм бол 4,000 ширхгийг чинь 200 г-аар үржүүлчих штэ. Тэгэхээр 800 кг гарч байгаа байхгүй. 800 кг луун гэсэн үг. Тэгээ 800 кг-аа 4,035-аар үржүүлэхээр 3,228,000 төгрөгийн луун. За энэ зөвхөн луун. За байцаа 120 ширхэг байцаа иддэг гэсэн штэ. Зах зээлийн яг дундаж үн бол одоо килограмм нь 2,896 байна. За энийгээ бодоод үзэхээр 694,080 төгрөгийн байцаа. За алим нь 700 ширхэг гэсэн штэ. Алимны нэг жүнийг нь килограммаар 600 гэдээ аваад үзье. Тэгээд нэг ширхэг алим 200 г байдаг гэж үзэх юм бол 700-аа 200-аар үржүүлэхээр 140 кг тийм үү. За 140 кг-ыг 6,000 төгрөгөөр үржүүлэхээр 840,000 төгрөг болж байна. За тэгэхээр энэ бүхнийг нэгтгэхээр дунджаар Darius жилд 4,762,080 төгрөгийн ногоо иддэг бахны. Бараг 5 сая төгрөгийн хоол хүнсний зардал баг. Монгол мөнгөөр бол. Тийм Монгол мөнгөөр бол. Гэхдээ энийг ч одоо нөгөө нэг яг Британий өнөөгийн ханшаар бодож үзэж бас болно шүү дээ тий. Тэгэх юм бол 1,854 евро гарч байна. Зардалтай юм байна. Харин тий. Тэгсэн ингэж наадын Darius гэдэг энэ туулаа 21 оны 4 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Worcestershire гэдэг тэр эдлэн газрынхаа гадна байж хагаад алга болчих. Ийхүүдий. За тэгээд эзэн сандраад олон нийтэд мэдээлээд туулайг минь олж өгсөн хүнд би 1000 паунд өгнө.
Яа. гэсэн. За тэгсэн Монгол мөнгөөр 4.6 сая төгрөг. За ингээд тий 1000 паунд өгнө шүүгээ шагнал зарлаад ингээд зарлаад нөгөө туулаа маань алга болчихлоо. Болддгүй. За 7 хоногийн дараа эзэн нь бүр шагналынхаа мөнгийг дахиж нэмээд 2000 паунд өгнөө. Энэ туулааг мань олж өгөөч гэсэн. За нөгөө туулаа олдоогүй. Тэмээнээс тэмдэгтээ ийм тийм амрах том туулаа аваад идэг. Тэгээд эцэд нь болохоор манай шилмэл үйлдвэрийн туулайг гадаадд гаргаж ингээ нөгөө том биетэй туулайн үйлдвэр гаргаж авах гэж байгаа баха гэж бид нар хардж байна. Тийм болохоор ер нь хулгай унтуулаач ч юм уу те ингээд хилээр нууцаар гаргасан байж магадгүй. Эсвэл ер нь хилээр гаргах гэж байгаа байж магадгүй шүүгээд хилийн бомтууд руу туулааныхаа зургийг явуулсан. Гэхдээ тэндээс ямар нэгэн туулай муулаа хилээр гаргах гэж энэ дэр болоогүй юм байна. Тэгээс үлдээ хүмүүс бол энэ туулааны нөгөө зарын доор болохоор ийм хөөрхөн хайр татам 50 туулайг одоо хулгайлж яадаг юм болоо. Хулгайч нар ямар ч ихшүүртэй юм бэ? Жин хүний олон жилийн хөдөлмөртэй гэл ингээл шүмжилж ийсэн ч гэсэн зарим нэг хүмүүс нь туулаа ер нь бол 12 жилийн настай байдаг штэ дунджаар. Тэгээ наадах чи ингээд баг 12 хүрсэн байсан. Тэгэхээр зүгээр өгцөн юм биш үү дээ. Тэ? Жохон ингээд нэг юм фермийн гадуур явж байгаа. Тэгээд ингээд өндөр наслаад айгүй л өгсөн магадгүй тэр өгснгийг нь өөр зэрлэгэнд нохой мохой ч юм уу ингээд зуугаад айн гүн рүү орцсон юм биш эсвэл өөр хөдөөгөр аваа явцсан юм биш үү дээ гэж битсэн байгаа. Тэгээд энэ туулаа ингээ хайцсан бөө мэд алгуулсан. Үхсэн юм уу? Хулгайлаад аваа явцсан юм алаад идсэн юм мэдэхгүй. Тэг байхгүй алгуулсан гинэ. Тэг ерөөс олдоогүй юм уу? Олдоогүй тэгээд олдоогүй. Энэ аврах туулаа. Оо ямар харамсалтай юм бэ те. Тий. За дараагийн танилцуулга хамгийн том амт ингээд гэх юм бол дэлхийн хамгийн өндөр үхрийг танилцуулнаа. За энэ өхөр бол сүүний чиглэлийн Холштайн үйлдвэрийн Blossom гэдэг нэртэй юм үнэ. За Blossom 2014 оны Guinness дээд амжилтыг бүртгэх хэмжилтээр сэрвэний өндөр нь хэд гэж бодож байна? Сэрвэний өндөр нь за нэг 140 50 баха. Метр 90. Хүнээс өндөр юм уу? Өндөр байгаас тэ. Метр 90-тэй хүмүүстэй бид нар зөргөөр ингэ дээшээ хардаг штэ тий. Ийм өндөр үнэ гэсэн үг. Дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг юм байна. Машин шиг том юм биш үү? Том жип шиг. Тэгээд тухайн нөгөө өндрийг нь хэмжсэн жингийн ерөөсөө хэмжиж амжаагүй юм билээ. Гэхдээ нэг тонн бол угаасаа хангалттай тавхаар байсан гэж хүмүүс ярьж илээ. За хэдийгээр сүүний чиглэлийн үйлдвэр байсан ч гэсэндээ түүнийг ингээд нөгөө нялах туул байхад нь эзэн хараад айгүй хөөртдөг байсан юм байна л та. Тэгээ бүр ингээд өөрийнхөө гараар өөрийнхөө нэг тийм хайртай тижээмэл амтан болгож өсгсөн байгаа. Тэгээд хээлтүүлэг нийлүүлэхт ерөөсөө оруулдаггүй хайрлаж гамдаг байсан. Тиймээс Blossom хизээж нөгөө туулж байгаагүй. Тэгээд туглаагүй учраас сүүний гарц ерөөсөө байхгүй. Ийм үнэ юм блэ. За тэгсэн чинь харамсалтай нь 2000 ёо энэ хараа хажууд нь 90 өхөрний хажууд зүгээр гээд баг 2 дахин өндөр байна. Бусад ингээд эзнээсээ амар өндөр. Тийм эзнээсээ өндөр байна. Дээрээс нь бусад ингээд жирийн өхөрнүүд нь яг одоо ингээд чинь бид нар одоо юу гэдэг юм бэ баг 2 м 20-тай том сагсч максны хажууд л ингээд бүслэгээр татна. Яг тэрнтэй ичлээ. Тийм байна тий. Хажууд нь өхөрнүүд зүгээр жижигхэн давжаамаар гэж. Европ ирчүүч айгүй өндөр штэ тий. Эзэн хүртэл хажууд нам харагдаад байгаа штэ. Тийм байна. За тэгсэн чинь 2015 онд Blossom өхөр хүлэн харамсалтайгаар гимтээд тэгээд айгүй том биетэй хүнд штэ тий. Тийм учраас нөх хүлний гимтэл нь идэхгүй байсараад тэгээд дээрэс нь бие дааж алхах боломжгүй болсон учраас эцэд нь түүнийг унтуулахаас өөр аргагүй болсон юм байна. Ингээд 2015 онд түүнийг унтуулахад энэ Blossom 13 настай байсан гэж байна. За тэгсэн чинь 2025 онд буюу саяхан Канадын Альберта гэдэг юм муж болон Америкийн нэгдсэн улсын Орегон мужуудаас манай өхөр Blossom-ийн амжилтыг эвдэх хэмжээний өндөр болцсон. Ирж хэмжиж өгнө үү гэдэг ингээ хүсэл тавьсан юм байна. Энэ бүр юу видео гарч байна. За. Ёо энэ өхөрнүүд донд зүгээр яг нөгөө өхөрнүүдээс бүр яг 2 дахин өндөр юм байна. Одоо энэ нэг баахан хонь ямаанууд донд адуу явж байгаа юм шиг харагдаад байна. Тий. Тийм байна. Аим шигтэй өндөр юм байна ч доо. Ёо цагаан тарлаа юм биш. Тийм байна. Одоо алаг гэх юм хэл тий. За тэгээд ямар ч байсан 2025 онд ингээд манай өхөр одоо Blossom-аас айгу өндөр байгаад байна хэмжиж өгөөч гэдэг юм хүсэлт ирсэн. За тэгээд нөгөө Guinness-ийн яг хэмжих гээд очиж байгаа. Тэгсэн чинь Альбертагийн beef гэх энэ өхөр болохоор сэрвэний өндөр нь 195 см. Йоо 5 см том. 5 см өндөр гэсэн үг. За өндөр. За тэгээд нөгөө Oregano Romeo гэд бас нэг юм өхөр байгаа байхгүй юу? Энэ нь болохоор 194 см байсан. Хоёулаа өндөр байгааз? Тийм байна. За ингээд Альбертагийн beef дэлхийн хамгийн өндөр өхөр гэдэг юм баталгаа гэсэн чинь нөгөө beef Romeo 2 чинь яасан гэхээр унлаг ашлагад зориулж хөнгөлсөн мал буюу үржлийн чадваргүй шар өхөр байсан учраас малыг хөнгөлөх нь тухайн амьтны одоо ийм өсөлт хөгжилтөнд нөлөөлждөг гэж үздэг юм байна л та. Тийм учраас дэлхийн хамгийн өндөр
хөнгөлсөн үхэр гэсэн юм батламж өгсөн юм байна. Тэрнээс ч блоссны амжилтыг бол ерөөсөө эвдсэн үхэр одоогоор байхгүй. Тэр чинь нөгөө нэг ямар ч нэг хөнгөлсөн юм байхгүй яг байглаараа тэгж амар том болж байгаа шүү дээ, тийм. Ингээд дэлхийн түүхэнд бүртгэгдсэн хамгийн өндөр үхэр бол блоссом 190 см. За тэгээ хамгийн өндөр хөнгөлсөн үхэр бол биф гэдэг нэртэй 195 см. Тэгээд энэ хоёр тусдаа батламж байгаа юм байна. Авраг юм байна аа. Үлэмж харагдчихна. Эсвэл нөгөө балиар том гэдэг нь. Эсвэл балиар том юм яа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мөрөөдлийн хурмаа хийгээд басрын ажил бэлгэн даваараа гэсэн уриатаагаар Мондакт компани хамтран ажиллаж байна. За хурмаа хийх гээд төлөвлөж байгаа хүмүүс байвал наашаа анхаарлаа хандуулаарай. За Мондакт компани 200-аас 800 зочид хүлээн авах хүчин чадалтай хэд хэдэн ийм гоё одоо хурим хийх газрууд байна. Нэгдүгээр нь Triple Event Hall гэдэг их 80 төвд байрладаг AB ийм хоёр заалнаас та сонголтоо хийгээд тий багнагуу маш гоё цэлгэр ийм багнагуу зааланд хурмаа трипл ивент руу орсон. Энэ их 80-ийн 6 давхурт тэгээд А, Б-гийн хоёр тусдаа зал хэлээ. Хоёулаа л айгуу гоё том цэлгэр тэгээд ямарч бага нь байхгүй урдталтай айгуу том тайцтай. Тийм учраас нөгөө зөндөө олон зочид ингээд игнээс суудсан ч гэсэндээ айгуу гоё тохиромжтой зал хэлээ. За дараагийнх нь Evento Ballroom 8 м өндөр таацтай ийм гоё газар байна. Гурав дахь нь болохоор гадаад талбайд хийх одоо ингээд гадаад талбайд хийх гэж байгаа хосууд байвал хүссэн газараа боломжтой хүссэн газараа та сонгоод тэгээд энд би ингээд одоо юу яана хурмаа хийнэ. За ингээд хурмын ширээ хоол моол ингээд катеринг гэж хэлдэг тийм. Зөвөрийн хоол үйлчилгээнүүдийг эднийх аваад очино. За эднийх бол бүр 2000 хүн хүлээж авч ирсэн ийм туршлагатай ийм 2000 хүний хүлээ авалтыг ч гэсэн хийж исэн. За тэгэхээр одоо сүүлийн үед яг гой 100 цаг бол бүр яг ингээд голын ирэг дээр тий эсвэл ингээд модон дотор ч хурмаа хийж болно. Та хийх газараа сонгочвол. За дөрөвт нь Glory Resort Монгол ёс заншлаараа хурим хийж байгаа бол дэлхийн хамгийн том гэр их Монгол өргөө болон Glory Ballroom-ыг сонгоод 500 гаруй Европ, Аз хоолноос мэрэгжлийн тоглогч нарын өндөр шалгуураар сонгогдсон ийм хоолноос бүрдэх хурмын зоогоо бас сонгож болно. Одоо нөгөө сүүлийн үед чи хүмүүс гадаад хүмүүстэй гэрлэх нь бас арай жоох нэг үед бол олон болоод шүү дээ. Тэгэхээр Монгол уламжлалаа хадгална гэдээ яг тийм гадаад хосууд байх юм бол юу яаж илээ? Яг ийм нөгөө Glory Resort-ыг ийм том гэр хэлбэртэй байдлаар хурмыг айгүй их байлээ. Сүмнээс. За тэгэхээр Glory дээр та захиалаад хурмаа хийх юм бол танд юу бэлгэлэх үү гэхээр баас сарын аялал бэлгэлнэ. За ер нь бол хурим хийнэ гэдэг чинь за хурим гэдэг том зүйлийн ард гарна араас нь басар гэдэг нэг айгүй бас нэг том байгаа штэ тий. Хаашаа явах уу, ямар газраар явах уу, яаж явах уу гэл ингээл зөндөө олон асуудал гарч ирнэ. Тэгэхээр энэ болгоныг зохицоор нь Мондакт үзүүлж байгаа. Тэгээд басрын аяллыг бэлгэнд өгч байгаа гэдэг нь бүр үнэхээр гоё. Та эдний хурмаа хийчээд Мондактад хурмаа хийчээд тэгээд эндээс балсрын аяллаа бэлгээг аваад тэгээ балсралтаа явна. Яг үнэ. За дэлгэрэнгүй мэдээллийг 7710 7788 гэсэн дугаараас авна. Энэ дугаараас мөрөөдлийн хурмаа хийгээд басрын аялал бэлгэнд авах мэдээллийг авч болно. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид нэр 7710 7788 гэсэн дугаараас авна. 7710 7788. Тэгээд энэ нэг басрын аялалтай хурим нь 2 дахь жилийн зохион байгуулагдаж байгаа гэж байна шүү дээ. Тэгэхээр чин юутай гэсэн үг туршлагачсан л гэсэн үг. Хаашаа яаж явуулах уу, ямар басрын хосуудад илүү гоё гэдгийг мэддэг болсон гэсэн үг. За нэвтрүүлэгтээ мөрөөдлийн хурмаа хийгээд басрын аялал бэлгэнд аваараа гэсэн уриатаагаар Мондакт компани хамтран ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа. За бид хамгийн том амьтдын тухай ярьж байгаа. Тухайн одоо төрөл үйлдвэр дотроо. За одоо бол дэлхийн хамгийн том мэлхий буюу Голиаф мэлхий гэж хэлнэ. Голиаф. Тий. За Голиаф гэдэг нь бол барууны ертөнц христэн шинтэй суурилдаг юунд дээр болохоор алдартай домог байдаг. Голиат гэж. Одоо юуны Израилийн хамгийн алдартай хаан буюу Давид одоо ингээд хонь хариулж байгаа. Тэгээ ингээд Израилийн хайрам айгаа тулдж чадахгүй ингээд дайсныхын талд нь ийм Голиат гэдэг одоогийнхоор бол баг 3 м орчим өндөр ийм аврах том дайчин гарч ирээ Израильчуудыг айлгадаг байхгүй. Энэ тухай кинон дээр ч гардаг. Тийм тэгэнгүүт Давид аваачаад одоо тэр нэг ийм юуны манайхан шиг дүүгүүр шиг юм а тэр Голиатыг нэг чулуугаар цохиод алчдаг байхгүй. Тэгээд одоо нүсэр аврах ийм имийг Голиат гэж хэлнэ. За. Тэр домгоороо. Тэгсэн энэ гэхдээ утга нэг юм биш үү? Тийм тэгэнгүүт дэлхийн хамгийн том мэлхий буюу мэлхий дотроо бүр ингээд байж боломгүй том мэлхийг Голиаф мэлхий гэдэг нэ. Энэ одоо хэр том байх вэ? За 2000 онд Генси дээд амжилтанд бүртгэгдсэн Голиаф мэлхий 1906 онд Бельги гаралтай Английн нэрт мөлхөгч амьд судлаач Жорж Булингер баруун Африкт явж байгаад бүр хүн аймаар том мэлхийд таарсан гинэ. Бүү тэрнээсээ айгаад тэгээ бүр гайхаад дараа нь өөрөө нөгөө мөлхөгч судлаач учраас бүр баярлаад тэгээ бүр нөгөөт гэж барьж авахгүй хөөцөлтөөд зөндөө удаа хөөцөлтөөд тэгсээр угаад барьж авсан байгаа юм. За тэгсэн 2000 онд бүртгэгдсэн хамгийн том Голиаф мэлхий хөл нь орохгүйгээр 36 см урт
жин нь 366 кг байсан. Мэлхийн дундаа бол энэ гар нь том. Тий, ерөөсө баг тий 3 кг 600 г орчим. Тий, ер нь ингээд хүн харуул баг шууд айхаар. Угаасаа айн би ер нь бол мөлхөчтэй сайдаг. За, ийм том Голиаф мэлхий ерөөсө ингээд шууд томхон хулганыг шууд залхична. Ямар амар юм бэ? Хөл нь орохгүйгээр 30 см гээд дээш нь ингээ өргөө барьж хүнтэй ч цоо шүү дээ. Тий. Ийм аврах том мэлхий. Тэгээд энэ аврах том мэлхий ч өөрөө махчин. Бас уу? Тий, том хулган идэнэ. Янз бүрийн мэрэгчийн зулцаг идэнэ, амьд загас идэнэ, шавж идэнэ, эмгэн хувс, хавч, аалз, маал зэрэг ингээл амдаад батчаа бүгд идэнэ. Тий. Тэгээд шүдгүү тэгсэн нөгөө хилээрээ наалдуулж иддэг штэ мэлхий чинь тий. Тэгээд ирүүн маш хүчтэй зуудаг. Тэгэл ерөөс ингээ хилээрээ наалдуулаад ингээл сороол аваад ингээ ирүүгээрээ зуучдаг. Тий. Тэгээд ийм аврах том мэлхий хэрнээ ямар ч дуурчин мэ гаргадаггүй. Мэлхий чинь ингээд ваагалдаг штэ. Баахгүй энэ мэлхий болохоор тэгээд өсөрч ер нь бол яг өсөрч чадна. Гэхдээ өсөрдгүү хитрхи том лакс биетэй учраас уусаж чадахгүй юм Тий. шиг. Тэгээд үржлийнхээ үедээ нэг юм уулын төргөн урсгалтай голын хажууд ингээ шууд ухаж байгаа. Тэгээд өөрөө ингээ тэрийг ингээ чулуугаар ингээ битүүлээд тэгээд ингээ өөрөө тэнчэнэ үржилт ордог. Тий, ийм юм байна. Тэгээ Голиаф мэлхий одоо бол зөвхөн Камерун, Эквадорын гивнэд амьдардаг маш ховордож байгаа дэлхийн улаан намд орсон ийм авраг амт байт юм байна. Мэлхийнүүд дотор. За айгуу том юм шүү дээ. Тий. За дараагийнх нь загсны тууцан хорхой гэж нэг юм байна. За. Загсны тууцан хорхой. За энэ бол дэлхий дээр хамгийн урт гидсний шимэгч хорхой гэж явд юм байна. Тэгээ загсны гидсэнд амьдардаг. За мөн загсны махыг түүхэгээр нь буюу дутуу болгож идээд хэрэглэсэн тохиолдолд загснаас хүнд халдварладаг. Ийм шимэгч гэж байгаа. За хүний нарийн гидсэнд байрлаж амьдрнаа. Хүн энэ шимэгчээр өвчлчих юм бол халдвар авчих юм бол гэсэн үг шүү дээ. Дунджаар 10 м урт. За 10 метрээ. Энэ 10 см гэх байсан билгүүд ээ. 10 метр. Энэ тооцоо хорхоч угс ийм урт байдаг. Гэхдээ яаж хүний бие дотор ингэж 10 м урт тооцоо хорхоо амьдэрдэг байна. За ер нь бол дунджаар 10 м урттай 2 см-ийн диаметртэй гэж байна. Яг утас шиг юм байна. Амар юм байна. Ер жоохон дотор мох харчлаа. За. Тэгээд анагаахын шинжилгээ ухаанд бүртгэгдсэн хүний гидснээс гарч ирсэн хамгийн урт тооцоо хорхоо хэдэн метрээс ингэж үзэж байна. Чи ч одоо энэ 10 м сүргээд байгаа юм 7-8 м уу? Гэхдээ 10 м чи дунд чинь ахгүй юу? За. Тэгэхээр тэрнээс урт байна гэсэн үг 25 м гэж шин. Юу гэсэн үг вэ? Дахиад ингээд өөрөө данийг гидсэж болчих байгаа юм чинь баг. Амар урт. Юу болоод байгаа юм бэ? Мэдгүй. Энэ зөвхөн жоохон дотор мох харагч байна. За тэгээд хүнд ингээд нэг л халдварлаж штэ тий. Тэгэх юм бол ер нь дотор нь тэр чигээр мөн хөрчдөг бараг үүр чахуу амьдэрдэг гинэ. За. Тэгээ хоолноос нь идэлцээл өндгөө шахаж гаргаал тэндээ ингээд байгаад идэг айгу заваа. За. Насан туршийн тууцан хорхоо өдөрт сая өндөг гаргадаг гэж. Өдөртөө. Хайшаа өдөр болго сая гаргах юм уу? Бүр ингээд төсөөлөхгүй юм байна. Амар юм а тий. Тэгээд нэг тууцан хорхоо нэг хүний гидсэн дотор 20 жил амьдэрдэг гэх байна. Амар удаа. За ингээд 20 жил амьдрахтаа баг ихтэй шинж тэмдэггүй амьдрнаа. За. Шимэгчлүүлж байгаа хүн баг зэрэг ингээ ядраад ч юм уу сулдаад нэг юм шинж тэмдэглэл үзүүлдэг. За бүр ингээд хүнд хэлбэртэй орж ижил дотор нь муухайртай гидсэн өвддөг суулгах шинж тэмдэгт үзүүлдэг гинэ. Тэрнээс хөнгөн хэлбэр дээр үлдсэн юу ч мэддэхгүй. Тэгээ маш цөөн тохиолдолд гидсний төвжрэл үүсгэн тарих мэдрэлийн эмнэлэгтэй болно гэж байгаа. За тийм учраас сэрүүн бүсийн цэнгэг усны загсны махыг түүхийгээр нь дутуу болгож идэж юусоо болохгүй. За ялангуяа хулдын овгийн загаснууд, за дээр нь алган, цурхай, цагаан загас, май загас илүү их тууцан хорхойтой байна. За тэгээд ер нь бол ийм аюул байгаа учраас үүнээс сэргийлэхийн тулд загсны махыг 70 градусаас дээш халааж бүрэн болгож идэх хэрэгтэй. Тэгээд нэг өндөглөөд байгаа шүү дээ тий. Тэгээд загсыг хасах 20 Цельсийн температурт 7 хоногоос дээш хугацаанд маш гүн хөлдөөж жиж тэр өндөг авалтайнууд нь үхтийн гинэ. Тийм учраас хөлдөөх айгуу чухал. За тэгээд загас боловсруулах хавцад болно. Дараа нь гараа сайн угааж ариутгах бүр үнэхээр шаардлагатай. Тэр чи одоо нөгөө ингээл задлахж байгаа ингээл галтгооны хутга мутга янз бүрийн юмнууд наалдсан шүү дээ тий. Хутга гамбан заяа тав одоо сав төмпө юу гэдэг тий тэр болгонд наалтж байгаа. Тийм учраас айгуу сайн ариутгаж харьцах ёстой энэтэй. За тэгээд загсны тууцан хорхой нь Орос, Скандинав, Канада, Япон, Чили, Ньюзиланд, за энэс гадна Шинзланд, энэс гадна Балтийн сав газрын орнуудад байдаг гинэ. Тэгэд цэвэр цэнгэг усанд аягүй их тохиолддог. Тэгээ Монгол улсад түүхий загас идэх нь яг харьцангуй гайгүй ховролтой. Гэхдээ тууцан энэ ховор учраас тууцан хорхой энэ тархалт нь аягүй баг, өвчлөл нь бага байдаг гэсэн. Гэхдээ баг гэдэг нь бүр ерөөсө тохиолдоогүй гэсэн үг бол биш цөөн тоогоор тохиолддог. Амир 25 м урт юм байна гэхлээр би бүр айгаад зурагч харж чадсангүй энийг 25 м урт. Яа. Тэр нөгөө нэг ингээд загсыг түүхийг нэдэг сүши мөсөй чинь
Тэгэнгүүт тэр нөгөө нэг юунда цуундаа дүрдэг чинь тийм гэсэн шүү дээ. Тэр түүн тэр халуун ногоо чинь тэгж тэр элдв төрлийн нян бактерийг алж байгаа гэсэн. Ялангуяа нөгөө нэг одоо л аягүй сайн хариуцдаг болсон болохоос өмнө одоо нэг 1900 гадон гарсны дараагаар бол нэг юм хангалттай хариуцгаж юусаж чадахгүй, яах учраа болохгүй. Тэгээ тэр тохиолдолд васаби л аягүй хэрэгэлдэг гэсэн. Тийм гэсэн. За, нэвтрүүлгийн дэмжин ажиллагчийн хамт илүү өргөж баялаа. За, тэгээ нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар Эрүүл амт эко хэрэглээ EcoSeed компани дэмжин ажиллаж байна. За, EcoSeed компанийн хатаасан ногоонууд чаавар хямлан давс дэмжин ажиллаж байгаа. За, ийм сантай. Эдгээр хүмүүс дээ. Мөн. За, эдгээр бүтээгдэхүүнүүдийн хувьд болохоор хүн зай бага эзэл нь хаягдал хүү, муудахгүй байгалийн амтаараа байдаг. Тэгээд 50 г хатаасан ногоон 500 г ногоотой тэнцдэг гэж байгаа юм. Нэг хоёрдугаар хоолнд ямар ч хоолнд хэрэгжилж болно. Тэгээд хоол хүнсэн дөнгөж зүмж нэмэн цаг хугацаанд үнэхээр хэмнэлттэй нөөцлөх бодис элдвийн химийн хатаасан одоо ийм зүйл ерөөсөө байхгүй. Яг органикоор нь хатаасан ногоонууд. За тэгээд чаавар хямлан давсаа та хөдөө гадаа явахдаа заавал авч яваарай. Утасны дугаар 90 10 10 55 96 38 23. За ингээд хүнсний зах дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар Эрүүл амт эко хэрэглээ EcoSeed компанийн хатаасан ногоонууд чаавар хямлан давс дэмжин ажиллаа. Баярлалаа. Цэнгэл авчихсан байна. Яаж аваа бассейнд орохгүй жижиг болгон шимэгчийн шинжилгээ өгд юм л гэж байна. Нөгөө хүүхдүүдээс нөгөө шинжилгээ аваад идэх тийм. Тэр чинь айгуу зүг. За, дараагийнх нь дэлхийн хамгийн өндөр нохойг Zeus гэдэг байсан. За, энэ Zeus гэдэг нэртэй нохой бол авраг даан гэдэг үйлдвэрийн нохой. За, манайхан энэ үйлдвэрийг шууд dog гэж нэрлэдэг. За, Америк нэгдсэн улсын Мичиган мужийн Отсвилл гэдэг хотод амьдардаг Кевин ба Денис Дорлагер гэж энэ айлд 2009 оны ихээр энэ Zeus гэдэг нохойг худалдаж авсан юм байна. Тэгвэл тухайн үедээ бол хитгэн сартай гөлөг худалдаж авсан. За. Ямар ааврах том юм бэ? Тэр энэ бараг ингээд зүгээр үхэр вэ штий. Харин тийм ээ. Бүр ингээд бүр шүтлэн хязаалан үхэр шиг л юм биш үү? Бяруу шиг ч юм уу. Ямар амар өндөр юм бэ? Тий. За, энэ нохойг 2008 оны 11 сарын орчимд тэр үед нөх хитгэн сартай гөлөг байсан. Ингээд нохойгоо 2008 оны 11 сарын орчимд төрсөн болов уу гэж тэд нэр үзэж байгаа юм байна. Тэгээ 2009 онд худалдаж авсан. Тэгсэн нохой нөгөө нэг ингээд ер бусын том өндөр биетэй болоод эхэлсэн. За, хуршууд нь ингээд гаднаас энэ айлыг ингээд цонхоор харангууд танах гэртээ адуу тижээгээд байгаа мó гэж асууж ирсэн гэдэг. Тэгээд тэгэхээр аим том. Үгүй адуу биш энэ чинь зүгээр л нохой штэ гэд. Тэгээд ингээд гаргаад харуулсан чинь нөгөөдөл нохоноос нь айгаад цутаагаад авчихсан. Тэгээд ийм том нохооны сурагч юм бэ. Дорхноо л ингээд тэр хотоор ингээд тараад тэгээд нөгөө Генсийн дээд амжилтынхан очиж үдсэн юм байна. За ингээд 2012 онд Генсийн багийнхаа ирээд бүр яг хэмжилт хийгээд нохооны сэрвэний өндөр нь 111.8 санж. 111 амар өндөр юм аа. Тий, сэрвэн. За, ингэж хэмжээд тэгээд урд хожид байгаагүй дэлхийн хамгийн өндөр нохой гэдэг батламжийг Генсийнхэн өгсөн. За, сэрвэгээр нь хэмжиж байгаа. За, толгой нь сэрвэнээсээ дээшээ дахиад 35-аас 40 см. Одоо бараг 150 юм. Тий, тийм өндөрт. Тэгэхээр 150 см өндөр амтан байх нь байна. Энэ бол хүнээр харьцуулах юм бол ер нь жоохон намхавтартуу 150 см хүнтэй яг чацуушахгүй. Метр 50-тэй хүнтэй чацуу. Тийм гэсэн үг. Тийм юм байна. Тэгээд өндрийг нь хэмжих үед жингийн үзэхэд 70.3 кг байсан. За, юу яж байна? Саяны том өхөрний тоглолтны биш үү гинэ. Тэгээд энэ Zeus нохой галтгооны угаалтур бол шууд ингээл толгойд орж ирээл. Тэгээд өөрөө хамаараа ингээд кран тонголоод ус ууч чаддаг. Тий, нохойны 3 литрийн том одоо нохойны идүүрээр өдөрт 12 удаа хоол иддэг. Энэ дүүлстэй хоол үсэн дийлдэхгүй юм байна. Тий. Тэгээд нөгөө бүр ингээд одоо манайхаа бол 70 кг гэж ярьдаг байсан. 70 шуудаатай гэд тэрэн шиг ийм том шуудаатай савлсан юм нохооны хоол 2 хоног. Яг 2 хоног. Яа, зардал нь бүр талиж өгөх нэ. Тэгээд ингээд энэ Zeus нохой маш олон телевизийн нэвтрүүлэг, сонин сэтгүүл байн гарна. Америкчууд баг бүгд мэддэг болсон. Тэгээд ийм том хэрнээ маш ухаалаг, хүмүүжилтэй, ерөөсөө ингээд бусад руу нэг ч удаа хуцаж дайрч байгаагүй их тийм номхон амтан. Тэгээд ингээд гудамж олны тийм баяр наадамд айгүйх эзэд нь авчиж оролцуулна. Хүмүүстэй зураг авах болно. Хүмүүс ч гэсэн хүмүүстэй ингээд зураг авахуулаад ингээд хүмүүс одоо юу гэдэг илж яаж хахад лоох цааргалдаг их тийм найрсаг их 50 нохой байсан гинэ. Тий. Тэгээд 2014 оны 9 дугаар сард 6 нас арай хүрээгүй байхдаа нас орсон. Тэгээд авраг даан энэ үйлдвэр болохоор ердийн нохооноос илүү бог насалт гинэ. Ер нь энэ даан үйлдвэрийн нохоонууд бол том.
Гэхдээ арайч зэв шиг юм амар бол том биш. Ерөөл том биетэй нохоонууд юм байна. Тийм учраас 6-аас 8 жил наслал өгдөг. Тэгээ одоо ч гэсэн Америкчууд Зевс нохоо гэвэл хамгийн өндөр том нохоо гэж шууд мэддэг гин. Тийм тэгээд одоо энэс хойш нөгөө даан гэдэг үйлдвэрийн нохойг бол ер нь л баг шууд Зевс гэж нэрлэдэг болсон юм. Миний бодлоор өстэй идэж уусан л дийлдэхгүй юм шиг байна. За дараагийн аврах том амьтан бол Африкийн аврах том дун. За одоо хэдүүлээ дун ярина. За хүмүүс ихэнх нь одоо хумсны чинээл ингээд хэмжээтэй дун эмгэн юмс харж исэн бах тий. Би одоо урд хиттад явж байхдаа бүр ингээд нөгөө нэг хоол хийдэрч нөгөө гудамжны хоол дээр ингээд жижигэн дун тавьсан байдаг шүү дээ. Тэр хэмжээгээр л төсөөлөд байлаа л да айгуу жижигэн. Тэгсэн чинь Африкийн аврах дун хүний зангидсан удагнаас 2 дахин том хэмжээтэй гэж байна. За. Тэгэд энэ бол одоогоор мэдэгдэж байгаа хуурай газрын хамгийн том дун юм байна л да. Аврах том дунгууд дотроо хамгийн том нь 1976 онд бүртгэгдэжээ. За тэр нь болохоор 39.3 см урттай. Одоо эн чинь ингээд 20 штэ тий. Бараг нэг юм 2 төө юм хэмжээтэй. Тэгээд 900 г жинтэй байсан гэж байна. Тэгээд 39 см гэдэг чинь бол ер нь айгүй том гэсэн үг штэ тийм ээ. За энэ амьтан бас л баруун Африкийн эндемик гэдэг нь зөвхөн тэндээлүүдийг амьтан гэсэн үг тий. Тэгээд Гана, Сьерра-Леон, Либери орчимд байдаг. Тэгээд эрдэмтэд болохоор ингэдэг гинэ. Ер нь бол эрдэмтэд гэхээсээ илүүтэй амьтан сонирхогч, хоорхогч нар ингээд тээвэрлэж авч яваад үржүүлэх гэдэг гинэ ийм хандлага ер нь байдаг. Гэхдээ энэ бол айгүй буруу ингэж байна. За жишээлбэл яадгүй гэдгсэн чинь Америкийн нэгдсэн улсад яг энэ төрөл зүйлийн амьтныг хориглосон байдгийн бүр. За учир нь дун ургамлын навч Жимс хүнсний ногоо тариалан навчит ногоо иддэг. Тиймээс хөдөө аж ахуйн газар тариаланд бүр үнэхээр хоол нөлөөтэй байдаг гэж. Нэг удаадаа 400 шиг өндөг гаргана. За амар их өндөг гаргана. За тиймээс айгүй хурдан одоо өсөж үржиж чинь. Хурдан өсөж үрждэг учраас нөгөө нэг эзөнгөө орчинд ингээ богино хугацаанд хит ихсэнгүүтээ байгаль орчинд бүр аюул учруулдаг гэж энэтнийг үзээд тэгээд хоригддог байна. За Африкт болохоор янз бүрийн нөгөө шувуу жижиг махчин амьтдын хоол болоод байдаг учраас нөгөө учиргүй өсөж үржиж дээдгүй байна л та. Харин өөр газар очих юм бол бүр ингээд байгаль сүйдлийн хэмжээний аюултай гэж үздэг учраас одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улсад энэ дунг оруулахыг хориглодог. За дээрэс нь энэ амьтан яадгүй гэхээр өвчин тахал айгүй их алдаадаг. Шимэгч орхон уурхай бүр айгүй их нэм бактери тээж явдаг гэж. Бас мэ. Дун эмгэн ус хоёр чинь нэг амьт юм уу? Хоёр өөр амьт юм уу? Хоёр өөр штэ. Тийм үү? Тийм. Дун чинь нөгөө дотроо ингээ орчдөг. Эмгэн ус гэхэр чинь дээшээ нэг юм сэртээсээ хоёр юм байдаг. Хоёр эвэртэй тий. Тэр нь эмгэн ус юм уу? Тийм бах. Тийм бах. Энийг асуусан чи юу ч хэлээ гэж боддог. Би нэг иймэрхүү угаасаа нэг сонирхдаг болохоор дун гэж яриад эмгэн ус гэрэд энэ шүү дээ өөр юм уу? Нэг юм уу гэж боддог. Ой таныг хэлсэн чи адилхан юм шиг санагчлаа. За дараагийнх нь болохоор дэлхийн хамгийн том муур Стиви гэдэг нэртэй муур байжээ. За юу яач? Энийг ярихаас өмнө нэвтрүүлгийн хамтраа хэлгэж байгаа мэдээлэл хүргэчихье. 14 цаг 40 минут болж байна. Эрүүл амьдралын хамтыг мэдрэр Юна Муни хамтран ажиллаж байгаа. Энэ бол сүн хүчлийн ундаа. Энэ сүн хүчлийн ундааг анх эхлээд би ингээ нэг тийм жоохон тараг гэхээр шингэн, сүг гэхээр өтгөс нададсан байхгүй. Тэгээ нэг юм над нэг тийм нэг л нэг чим ивгүүс нагдаад байсан. Тэгээд ууж үзээд одоо бүр би баг хүүхдүүдээс ч илүү орцсон. Тийм үнэхээр гоё юм билий. Яг тараг бол ингээд өтгөдөд би тараг нэг тийм дуртай биш. Хүүхд байх юм л. Тэгээд тараг болохоор жоох өтгөн, сүү болохоор арай шингэн байс чинь. Тэгээ гоё чихэрлэг ямар ч гоё юм. Би ер нь бол одоо ингээд орой морой заримдаа жоохон нэг юм халуун ногоотой хоол идвэл араас нь ундаа газ таван шууд энийг аваад очдог. Тэр чинь хоолны шингээлтэнд аягүй сайн нөлөөлж штэ. Хүнсний инженер гал очир ах битсэн мэлээ. Хүмүүс одоо нөгөө нэг энэ сүүлийн үед гарч ирээд байгаа юунууд байгаа даа штэ. Одоо ийм сүнхчлийн ундаанууд гарч ирээд байгаа штэ. Энийг ингээд өнө чихэртэй байна гэд хүүхдүүдэд өөхөө болоод байна. Дотроо чихэртэй байна гэдэг чинь тэр бактериуд өөрсдийнхөө эддэг хоол хүнстэйгээ таныг эзэнд орж ийнө гэсэн үг гэж тайлбарлаж илээ. Тэгэхээр зүгээр гэсэн үг гэж хэлэг байхад. Тийм, харин ч зүгээр эрүүл гэсэн үг юм билээ. За, эрүүл хооллохыг эрхэмлдэг хүмүүс, хоол боловсруулалт дархлааны асуудалтай байгаа хүмүүс, жирэмсэн төрсний дараах эмэгтэйчүүд, ажил хэрэгч, хөдөлгөөн багтаа одоо ингээд хөдөлгөөн багтаа юм идэл ингээд сууж ажилдаг ийм хүмүүсээ байвал ер нь энэ сүн хүчлийн ундааг уухад бол зүгээр шүү. Өдөрт нэгийг уумаар л юм. Бид нар ч дандаа суугаа ажил хийдэг шүү дээ. Тийм. Найрлагын хувьд бол ямар ч өөх тос агуулаагүй буюу тэг хувийн өөх тостой 72 цагийн бүрэлдэхтэй 1.5 г эслэгтэй 1.5 г эслэг гэдэг нь айгүй өндөр тоо. За тэр мэдээж эслэг их байна гэдэг чинь одоо бид нар хоол эзний гөрүүлж хөдөлгөөн сайн байна гэсэн үг. Хоол шингээд байна гэсэн үг. Хоол шингэхээс гадна нөгөө биет байгаа тэрний хэрэггүй одоо ялгцуудыг айгүй сайн түрж гаргаж ийна л гэсэн үг шүү дээ. Биеэс айгүй сайн гаргаж ийн гэсэн үг. Тэгээд дархлаа дэмжиж өгнө. Цусны холестерин чихрийн шижингийн эрсдлийг бууруулна, ходоод гэсний үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. За эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаална гэсэн олон талын ашиг тустай бүтээгдэхүүн байгаа.
За худалдаалагдах газруудын хувьд бол Юнагийн бүх салбаруудаар худалдаалагдж байгаа. Инээс гадна томоохон супермаркетуудаар бас худалдаалагдж байгаа. 77 тэг 4 11 11 гэсэн дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 77 тэг 4 11 11. Юунуудаар бол зөндөө байлээ. Угаасаа ингээд сүлжээ дэлгүүрүүдээр бол ирсэн байлээ. Тэгээ ингээд бүр ингээд олноороос авалтсан ч байл. Тий. Хүүхдүүд ч гэсэн айгуу дуртай аваад юм лээ. Тийм шүү дээ. Манай дүү ч одоо 2 хүүхэдтэй бүр ингээд нөгөө 30 30 ширхээр навчтай нэг дэлгүүр гарахтаа тэгэл өдөрт нэг юу болгоод идэм билээ шүү дээ. За эрүүл амьдралын амтгийн мэдрэг гэсэн үрэтэйгээр Юна Мөний сүүгчлийн ундаа хамтран ажиллаа. Баярлалаа. За өнөөдөр нөгөө тал нэвтрүүлэг амтан ургамлын ертөнцөөр аялдаг. За хамгийн том амттын тухай ярьж байгаа. Хамгийн том муур Стеви гэдэг нэртэй. Түүхэнд бүртгэгдсэн хамгийн урт гэрийн муур. За Мэйн Кун гэдэг ийм үйлдвэрийн муур. За хүн байтугай нохой муур хүртэл одоо бол паспорттай шүү дээ. Ер нь бол. Тийм тэгэнгүүт энэ муурын бүтэн нэр нь бүр Мэйминс Стюарт Гиллиган гэдэг нэртэй. За товчоор бол Стеви гэж дууддаг. Тэгээд 2005 онд Америк нэгдсэн улсын Невада мужийн Рино гэдэг газар төрсөн. За хэд том хэмжээтэй муур учраас бас л амтан хүний анхаарал татаад танаа муур ер нь дэлхийн хамгийн том муур байхаа гэж хүмүүс хэлээд исэн. Тэгээд эцэст нь үнэхээр тийм юм уу гэж бодоод генсийн юунд амжилтанд бүртгүүлэх гэж хүсэлт гаргасан. За ингээд генсийн хорооныхон амжилтыг нь баталгаажуулах гээд яг ингээд төлөөлөгч нар ирээд бүгдийн нөгөө муураач хэмжиж үзсэн. За ингээд толгооноосоо сүүл хүртлээр 123 см урт байна гэж тогтоогоод урд өмнө нь ийм урт муур бүртгэгдэж байгаагүй учраас дэлхийн хамгийн урт муур гэдэг батламжийг өгсөн. Энэ үйлдвэрийн муурнууд айгүй сонь царайтай тий. Нэг тийм гачин цараймаатай. Уг нь бол муурнууд чи хөөрхөн мэдэн шүү дээ. Яг энэ үйлдвэрийнх нь цараймаатай байгаа гэдэг. Үгүй нэг тийм цараймаатай муур биш л биш дээ. Илүү шилүүс шиг. Харин шилүүс шиг байгаа даа. Тий, илүү байгальтай зэрлэг муур шиг юм шиг юм байна. Тэгэхээр нэг тийм илүү нэг тийм араатанлаг харагдаад тийм айц төрүүлээд байгаа. Тэгээд яаж яах нь юм ухаа том болохоор. Тэгээд Стеви муур бол ганц урт муураараа алдартай биш. Эмчилгээний муур байсан гинэ энэ муур. Терапи кат гэж явдаг. Тэг яадаг үсэгс чинь эцэст нь энэ Стеви гэдэг муураа авч яваад эмнэлэг дээр очдог. Эсвэл асрамжийн газрууд дээр очдог юм байна. Тэнгүү тэнд ингээ нэг совилгаа хийлгэж байгаа, асрах ажиллагаа асруулж байгаа. За магадгүй нөхөн сэргээ эмчилгээ хийлгэж байгаа. Эсвэл сэтгэл зүйн засал хийлгэж байгаа хүмүүстэй ингээд очоод өвөр дээр нь тавиад ингээд тэгээд энэ муурыг илдэг. Тэнгүүд аягүй сайн дэмжлэг үзүүлдэг байсан гин. Тэг бүр эмчилгээний шинжтэй ийм муур байсан. Тэг хүмүүстэй өөрөө энэ Стеви гэдэг муур ийм том муур учраас хүмүүс эхлээд ахиж цочирддаг. Тэгээд цочирдоо зарим нь ингээ найн. Тэгээд өөрөө очиод ингээ бие ингээд ороогоод сүүлэн бүлээрээ ингээ ороогоод ингээ эрхлээд тэгээд өвөр дээр нь хөвтөнгүүд ингээд юу хаар. Ялангуяа одоо юу гэдэг сэтгэл зүйн хувьд өвчнөөсөө болоо шаналж байгаа ч юм уу сэтгэл зүйн хувьд сэргээн засах хэмжлэгийг хийлгэж байгаа хүмүүст үнэхээр маш сайн нөлөөтэй байсан. Бүр эмчнэр гуйж ирж ингэж нөгөө манай өвчнүүдэд ингээд үйлчлэг үзүүлээч гэж гуйдаг байсан гинэ. Тэгээд чаашаа биш золиг юм аа. Тийм тэгээд эмчилгээний шинжтэй муур байсан. Тийм байна уу тий. Үнэхээр айгүй тайван сайхан ааштай муур байсан гин. Тэгээ Стеви муур 2013 оны 2 дугаар сард нас орсон гинэ. За дараагийн амтан болохоор юу яаж ийн. За Стеви гэрийн тижээвэр муурнаас хамгийн том нь нэсэн. Тижээврээс гэсэн үг. За тэгвэл байгаль дээр байдаг муурнаас гаргаж авсан хамгийн том муур бол Геркулес гэдэг нэртэй энэ лайгер юм байна. Лайгер гэж үү? За лайгер гэдэг нь болохоор ийм Леон гэдэг чинь Леон гэд бид нар арслын нэртэй шүү дээ, лайн гэж уншдаг. За тэгэхээр лайн гэдгийн эхний хоёр үсгийн L I-ыг авчиж байгаа. Тэгээд тайр гэдгийн сүүлийнх нь 3 үсгийг нэмжчихэд лайгер болгоцсон. Тэгэхээр бар арслан хоёрын юу гэсэн үг? Ирлиз. За. Тэгээ яг лайгер гэдэг нь зохиомл үг юм байна л да. Арслан эцэгтэй бар ихтэй ирлиз амтан гэсэн үг. Хоо, ийм байт юм уу? Би түрүүн зургийг харсан чи байдаг юм байна. За. Айгуу сонио харагддаг. Нэг тийм юу хараад байгаа нь мэдгэдэггүй бар хараад байгаа юм шиг арслан хараад байгаа юм шиг айгуу сонио. За. Тэгээд лайгер нь үлэмж том биетэй арслангийн хул шар зүстэй байдаг гэж байгаа байхгүй юу? За. Харин энэс гадна бар эцэгтэй арслан ихтэй ирлизийг тигон гэж нэрлэдэг. Тигон. За тигон гэдэг нь тигрис гэдгийн эхний 3 үсгийг аваад лайн гэдгийн сүүлийн 2 үсгийг авангуудаа тигрон болчихж байгаа. Тигон болчихж байгаа. За тэгэхээр тигон болохоор ихэвчлэн жижигхэн биетэй барын хэдэд төрдөг. Энэ хоёрыг ер нь бол хамгийн анхаарсан хүмүүс хээгэр л ялах юм бэл. За лайгер болон тигонууд ихэнх нь цаашид ерөөсөө үржих боломж байдгүй өөр төлөгдөггүй ингэнэ. Гэхдээ ихэнх нь гэсэн ер нь бол бүгд бол биш. Айгу цөөн тохиолдолд өөр төлөгсөн тохиол байдаг. Харин Геркулесийн хувьд болохоор Америк нэгдсэн улсын өмнөд Каролина мужийн Майер Бич гэдэг ийм хүрээлэнд 2002 онд төрсөн. За хүрээлэнд төрсөн. Энэ хүрээлэн дээр туршилт хийж агаад санаатайгаар арслан бар хоёрыг эвцэлдүүлэнгүүтээ дундаас нь лайгер гаргаж авах үед түүнийг нөгөө нэг өсөлтийг хязгаарлагч ген нь алга болчих.
За. Тэгээд ийм учраас том хэмжээтэй энэ нөгөө нэг хиймэл муужгаа гаргаж авсан гэсэн. Ааха. За тэгсэн чинь 2014 оны хэмжилтээр сэрвэний өндөр нь 125 см өндөртэй. За сүүл ороод биеийн нийт урт нь 333 см. Пэж үхэр шиг юм байх нь хөөе. Амар байгаа зү. Тийм байх. За тэгээд 3 м гараг гэхэр ч одоо. За сүүл нь бол 1 м гараг байгаа бах. Магадгүй. Тэгэхээр тэгтэл бас айгу уртаагааз. Тий. Тэгээд ийм учраас генсийн номонд бүртгэгдсэн. За уртыг нь хэмжих үед жингэн бас үзье. 418 кг. Зүгээр үхэр байна уу тий. Авраг үхэр. Тэнгүүтээ амар том хараад ингэнэ өсөрдөг. Нэг өсрөл дээрээ 10 м хол хараад чадна гэж. Зүгээр дүүлт юм шүү агаар дээгүр. Яалтчгүй Hercules гэж нэрлэмээр л юм байна. Тий. Тэгээ өдөрт 10 кг хаддаг. Ааха. За дэлхийн хамгийн том тэжээвэр гахаа 1930 оны үед төрсэн том бийл Big Bill гэдэг нэртэй гахаа байжээ. Америкийн Теннесси мужид төрсэн Poland China гэдэг үйлдвэрийн ийм эрг гахаа. За Poland China бол Америкчуудын 1830-ад оны үед гаргаж авсан ийм гахаан үйлдвэр юм байна. За том биелийг 1933 онд хэмжиж үзэхэд биеийг нь хэмжээ нь 274 см урт. Сэрвэний өндөр нь 152 см. За юун жин нь 1157 кг буюу 1 тонн орчим. Тонн гарan 1157 кг жин татсан ийм авраг гахаа тэгээд генсийн номд бүртгэгдсэн байгаа. Йоо. Том биелийг 33 онд Чикагод болсон дэлхийн World's Fair гэдэг дэлхийн үзэсгэлэнд үзүүлэхээр зэгчээсэн юм байна. Тэгээ ингээ эцэст нь бүр ингээ шахаад бордоол тий. Тэгээ ингээ соолын нөгөө л ингээ шахаад исэн. Хөдөлгөөнгөө болгоод тэгсэн чинь бие дийлэхгүй нөгөө аврах том хүнд бие дийлэхгүй хөл нуурцсан. Бүр хуурцсан яана. Тэгээд гахаан хуурхаа хөлийг эмчлэх гэж ямар ч эмчлэх арга байхгүй. Ингээд хөл нь угаас бие дийлэхгүй болоод тэгэн гут үнэхээр аргагүй хүнд байдалд ороо. За тэгээд ер нь бол ингээ жингээ алтгаас өмнө шууд тэр дор нь нядлаад толгой зарим эд эрэхтэн нөгөө формалдегидний уусмалт хийгээд үцэглэнд үзүүлэхээр болсон. 33 оноос хойш 90 гаруй жил дотор 1 тонн давсан жинтэй гахаа ерөөсө бүртгэгдэж байгаагүй. За ингэж байж байжгаад энэ том биелтэй хамгийн ойртож утсан гахаа бол Хятадын Ляоны мужийн Далян хотын аврах биет гахаа буюу тон гэдэг нэртэй гахаа. Энэ тон болоод 2004 онд хэмжиж үзэхэд 900 кг жинтэй 2.5 м урт. Биеийн сэрвэний өндөр нь 110 см өндөртэй ийм гахаа байсан. Тэгээд Шүү Чанжин гэдэг ийм хүн дөнгөж гахаан тоороо анх авч тижээгээд тэгээд ингээд давжаа биетэй нэг л ингээд том болохгүй байхаар нөхөр хүчит тижээл өгөөд тэгсэн чинь л ерөөсөө л 5 жилийн дотор л ийм аврах том гахаа болоо 900 кг жинтэй ийм гахаа болсон. Тэгээ эзэн нь энэ тон гэдэг гахаага 1 тонн давуулж даврах биелийн одоо рекордыг эвдэнэ гэж үзсэн. Тэгтээ тэгж чадаагүй. Тий тэгээд тон гахаа хөдөлгөөний дутагдлаас болоод ингээд үхсэн. Тий ийм юм байна. Тэгээд бас амар том харагд юм аа бурхан. Чи 1 тонн харин амар гос 1 тонн жинтэй гахаа гэхээр аимшигтэй. Тий ийм юм байна. Тэгээд тэр тон гахаа ингээ нөгөө эзэн аваач чи ингэж нөгөө нэг рекорд эзүүч гэж шигсээр явгаа. Тэгээ хөдөлгөөний дутагдлд ороод үхсэн. Тэгэнгүүт юуны дээд сургуульд ингээ нөгөө цогцыг нь хандивлаад нөгөө цогцоор нь ингээ муми хийсэн гинэ. За 10 дугаарх дэлхийн хамгийн том материйг танилцуулаа тэгээ нэвтрүүлгээ өндөрлөн цаг төгсөн байна. За Лолон гэдэг нэртэй дэлхийн хамгийн том матер. Энэ болохоор Филиппин улсад 2009 оноос эхлээд ийм аврах том матер хүн рүү дайрлаа гэсэн мэдээлэл санал гомдол гараад исэн юм байна л та. Тэгээ орон нутгийн эрх баригчид болон аврах албаныхан за харагдвал хэлээрээ барьж авъя шүү гэдэг ингээд хэлсэн мөртлөнгөөс нэг тийм тоохгүй л яваадсан юм байна. Тэгсэн чинь 2009-оос 2011 оны хооронд гэхэд 10 гаруй удаагийн дуудлага мэдээлэл ингээд бүр ирсэн байгаа байхгүй. Тэгээ эцэст нь 12 настаас охин сургууль алгуулсан. Тэнгүүд энэ яг нөгөө матарт бариулчлаа гэж үзээд матар судлалын төвийн ажилтнууд системтэйгээр намаг хөндөй тэгэд голуудыг самнаад хайж эхэлсэн юм байна нөгөө нэг авраг матрийг чинь. За ингээд хөдөө тосгоныхон ч гэсэндээ дахиад хүний аим одоо өрмээргүй байна гэд алуурчин матрийг аюулгүй болохоор эрлийн багт ингэж хүч хавсаргаад сайн дурынхнаас бүрдсэн 100 гаруй хүнтэй баг ингээд тэдэнд тус нэмэр болоод газарчлаад хамт хайлсан юм байна л та. За ингээд бүтэн 3-7 хоног явж иж 6 м том матрийг олсон. Йоо. За 6 м. Тэгээд тосгоныхон 6 м матрийг шууд бариад алаад юу ячи буутчих гэж бодсон юм байл та. Тэгэнгүүт нөгөө гизийг нь ярангуудаа хамгийн гол нөгөө 12 настай охиныг хайгаад байгаа штэ хөх юм. Охины яс цогцны үлдэгдэл байна уу шалгая гэдгсэн чинь матар судлаач нар болохоор орон нутгийн удирдлагууд бас ингэж үтсэн. Ийм сайхан амтныг юу наалж болохгүй штэ. Амьдар нь бариад амтны хүрээлэнд авчих хэрэгтэй гэж үтсэн юм байна. Тэгээд нөгөө гар хоосон ямар ч техник хэрэгсэлгүй явж байгаа штэ нөгөө мөсч хөөх юм. Тэгээд аимш том матрийг бариад амтрын хүрээлэн рүү зөөх гэж
бөө юм болсон. Аа. За яг хөө тэгээд нэг юм хүн юм учраас тэгээд дээрэс нэг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй юм учраас яаж ийж ухаан зарж байгаад ингээд хүний олноор барьж зоопаркад авчиж чадсан байгаа. Тэгээд тор хаяад нөгөө уснаас ингээд чирч гаргаж ирсэн юм байна. Ингэж гаргахад 100 гаруй хүн арай гэж ядаж чирч гаргаж ирсэн гэдэг. Амар том. Тэгээ энэ материалыг зоопаркад авцраад хэмжиж үзсэн чинь 617 см урт. За 6 м. 6 м гаруй урт. 1075 кг буюу тонн гарan жинтэй. Тэгсэн чинь нутгийн иргэд нөгөөтг материалыг чи харснаа. Наад материал чинь биш ээ. Наадхнаас чинь дахиад том байсан гэд. Тий, тэгэхээр бүр 7-оос бараг 8 м орчим том байсан. Наадхнаас чинь бүр өшөө том байсан гэд. Тэгээд дахиад самнаад бол дахиж ийм материал олдоогүй. Одоогоор бол тэр лолонг бол Филиппин төдийгөө дэлхийн хамгийн том давст усны материал гэж Гиннест бүртгэгдсэн байгаа. За баярлалын дөрөв нэвтрүүлэг өндөрлж байна. Мөрөөдлийн хурмаа хийгээд басрын аялал бэлгэн даваараа гэсэн үрэйтээр Мондагт компани хамтран ажилласан. За мөн эрүүл амьдралын амтыг мэдрэх гэсэн үрэйтээр Юна мөний сүм хүчлийн ундаа хамтран ажилласан. Баярлалаа. За баярлалаа.